Энэ удаагийнхаа подкастыг Улаанбаатар хотын дарга за сайн буянгийн амар сайхан даргатай одоо сонирхолтой яриагаар одоо сонсогч та бүхэндээ хүрэхээр за ажлынхаа өрөөнд нь одоо хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа. Ер нь бол хайрын сэдвэр танаас бол хүмүүс асууж байгаагүй байх. Зангиатай асуулт их асууж исэн баг. Хариуцлага ажил ирээд сууж байгаа үед гинт орж ирээд хайр асуухаар ч одоо бас жоохон тулгамдж штэ тий. Тэгтээ хайр байхгүй бол бусад зүйл байхгүй штэ тий. Тийм учраас хайр гэдэг бол агуу зүйл. Өнөөдрийн бидний байгаа энэ ажил амьдрал ертөнц дэлхий гэдэг зүйл бол хайргүйгээр ерөөсө төсөөлөх юм аргагүй. Аав ээжийн хайр, ах дүүгийн хайр, амраг осын хайр, анд нөхдийн хайр, хүндэтгэл гэдэг өргөн утга агуулгатай нандин зүйлийн тухай бас одоо яг ингээд тодорхойлоод хэлэхээр хайрын цаана бол хүндэтгэл, хүн чанар, мөн чанар л байна. Ер нь одоо хүмүүс таасаа ярьлаа шүү дээ хайрын үнц нь одоо хүндэтгэл, итгэл юу гэдэг бүх зүйл ингээд байгаа. Ер нь тэр бүгдийг авч үлдэхийн тулд одоо нөгөө нэг ийм өгөөд чинь үг үйлдэл хоёр маань нэг байх хэвээр. Тэгэхгүй бол нөгөө үг минь айгүй үнцэнтэй байдаг хэрнээ үгнийхээ үнцнийг үйлдэлээр ингээд одоо унгаадаг ч юм уу тийм байдаг гэх чинь. Ялангуяа одоо энэ залуу хосуудад энэ үг хэлэхэд их анзаарэгдэж байна тий одоо хайрын үнцнийг хадгалж, улам өнгөлж хөвөлж явахын тулд бол мэдрэмж хүлээж үнэт зүйлээ хүндэлж ойлгож хадгалж явж үдчих чадах юм бол хайр гэдэг зүйл бас урт хугацаанд оршин тогтнол үндсэн байдсан болов уу гэж боддог шүү дээ. Нэр тэр мэдрэмж их чухал те. Тэр хүн юу хүсэж чинь яг энэ мөчөд яг юу хүлээж байна. Тэгээ мэдрэмж их чухал хамгийн түрүүнд те. Тэр хүний үг үйлдэл те бусад одоо илэрхийллийн цаана яг ямар сэтгэл байгаад байна гэдгийг яг гаргаж байгаа илэрхийллийнх нь цаад талд нь бол үнэн жинхэнэ нөгөө үнэтэй хайр нь яваад идэг мөртлөө бас илүү их хайрыг мэдрэх гээд өөр үйл гаргаад тэр нэргээ заримдаа нөгөө биентэйгээ яг ингэж дотн ярилцах хамгийн гол нь ярилцаж ойлголцох гэдэг бол хамгийн чухал тий. Ярихгүй бол юм дандаа алсарч идэг. Яг зөв. Ойлголцохгүй бол юм дандаа ингэж дунд нь нүдэнд харагдахгүй хан босч идэг. Та ер нь гэргийг анх хараад яг юу гэж бодож байна? Комедэж ир хүн таалагдсан дурлсан бүсгүүтэйг уулзалтан ярилцсан ойлголцсон гэдэг бол бас тухайн цаг үеийн гоё мэдрэмж. Миний амьдрах ёстой хүн байна, очих ёстой хүн байна, эхнэрээ болох ёстой хүн байна гэж одоо тухайн үед бодож исэн. Тэгэл одоо зураг төөргөр гэдэг юм уу. Өнөөдөр ингээл амьдрал сайхан одоо гэр бүл өр хүүхдүүдтэйгээ ажиллаж амьдрахын түүхээ бүтээгээд явж байгаа сайхан байна. Анх танилцсан түүх. Найзаар дамжуул танилцсан. Тэгээд уулзалтсан. Тэр үед бол таны гэрийг бол яг Монголын үндэсний телевизийн нүүр царай байсан шүү дээ. Тэгэл мэдээж маш олон өрсөлдөөн байсан бах. Тэр дундаас та өөрөө ял байгуулж одоо нөгөө нэг цагаан морьтой хаан хүү гэдэг шиг л те. Одоо тэр талаасаа та бас нэг хуваалцаач. За тэр цаг үед чи одоо тэгээд мэдээж одоо хүн бүхэнд л тухайн цаг үеийнх нь өөрсдийнх нь түүх гэдэг юм уу сайхан дурсамжууд бий. За миний хувьд гэх юм бол зүгээр одоо нэг өрсөлдөж уралдаадах гэхээс дөрвөлээд энэ хүн хэн бэ? Ямар мөн чанартай юм бэ гэж. Миний эхнэр ч гэсэн бас намайг тэгж харсан байх л гэж боддог. Гэрлэх саналаа ер нь хаана анх яаж ер нь тавьж ив? Гэрлэх саналаа юу? Би чинь оюутан байсан. Оюутан байхдаа амралтаараа ирж энд амарч байгаа хугацаанд бид хоёр танилцсан одоо 90-ад оны дундуур. Тэгээ эхнэр маань надтай цуг бас Америк руу явсан. Бид хоёр хоёулаа сургуульд сурсан. Тэнд ажилласан, амьдэрсэн урт юм түүх бий. Лос Анжелест байсан би Санта Моника гэдэг ресторанд технэртэйгээ тэнд бас болцож эхнэр бас
гоё ингээд товцсуулаад өмссөн бит хоёр орсон. Сэтгэл догтлцсон. Нөгөөх нь бас ингээд нэгээ хөтөлцсөн бит хоёр чинь тэгээд ороход бол одоо чи их азтай залуу байна да гэж амар хэлж ирсэн. Гэрэлчээд явж байна гэж одоо баяр хүртээ ярьж ирсэн хэлж ирсэн зүйлүүд бий л дээ. Үгээр илэрхийлэх чинь бас дутагдaltaй байна. Тэр үеийн гарч ирсэн тэр эмоц, тэр их үеийн сандрал, аз жаргал гэдэг бол тий. Та ер нь би чамд хайртай шүү гэдэг үгийг ер нь бол та хамгийн сүүлд хийгизээ хэлв. Тэр чинь бас өдөр болгон би нэгэ өмсөж гарна. Тэр энэ хайр гэдэг, хайртай гэдэг үгийг чинь бас харамлж болохгүй гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгвэл хайр гэдэг бол зүгээр нэг тийм дэлсүл үгний жирэг болгоод байдаг зүйл шүү дээ. Тийм зарим үед бас жоохон тийм үнцэнэ алдсан шиг зарим хүмүүсийн хувьд бас байх шиг байна тий. Тэрийг бол одоо үгээр хайртай шүү, дуртай шүү гэдэг зүйлүүтэй үйлдэлээрээ илүү харуулах ёстой, харуулдаг л гэж боддог тий. Та хоёрыг ингээд гудмаар ингээд хамт хөтөлцөөд ингээд явж явах тэр хэр их хүмүүс ирж хардаг вэ? Их нэг асуулт байна. Гэхдээ өстө эргэж харддаг юм болоо гэж бодож байгаагүй биш шүү дээ. Одоо ийм үг гэдэг шүү дээ. Ер нь бол хүний зүрхэнд үрчлээ суудаг вэ. Ер нь харахад ингээд хүн өтлөө төгшөрдөг ч гэсэн хүний сэтгэл зүй бол яг л залуугаараа ингээд байдаг шүү дээ. Та энэ тал дээр ер нь юу хариулт өгөх вэ? Хүн сэтгэл байгаа газар юм одоо үргэлж сайн сайхан байдаг гэдэг тийм. Тэрнтэй адилхан хүн хэдийгээр одоо нас болтгоо гэж ярьдаг ч гэсэн тийм. Мэдээж бол одоо хүний байгалийн жамаараа өтлөг хөгшрөх зүйлүүд байна. Хайр дурлал гэдэг бол одоо бас олон сайхан ийм зүйлүүдээр байнга хөглөгдөж цэцгэлж явдаг учраас сэтгэл байгаа газар одоо хөгшөөрөлт гэдэг юм уу үрчлээ байхгүй гэдэгтэй ялгаагүй л өгч байна. Та ер нь хэр одоо романтик хүн бэ? Хүн хүний сэтгэл хөдлөл өөр тийм. Хүн хүний өөрийнх нь аливаа зүйлд хандах хандлага үнэлэмж дүгнэлт өөр учраас бол яг тийм байх ёстой, ийм байх ёстой, энийг хийх ёстой гэх бол өрөөсгөл учраас залуу хүн байна. Сайхан орчин бүрдүүлэхийн тулд өөрөө санаачлахтаа өөрийнхөөрөө байхыг нөгөө чадлаараа романтик байдаг. Сэтгэлээрээ жинхэнэ одоо үнэн байдаг. Тэрнээсээ гоё таашаал авч чаддаг. Нэмэлт хачиргүй яг л нэмэлт хачиргүй зүгээр тийм. Хамгийн романтик болцоо. Одоо ч гэсэн болцдог шүү дээ. Та ер нь утсан дээрээ эхнэрийнхээ нэрийг одоо бүтэн нэрээр нь хадгалсан байна уу? Эсвэл одоо миний инхрийн эсвэл миний одоо нандин ч юм уу те? Ер нь хүн болгон одоо өөрийнхөө хайртай хүнээ одоо өөрөөрийнхөө одоо хөөрдөж, хайрлаж одоо хадгалдаг шүү дээ. Хүмүүс ч одоо янз янз л одоо миний хайр, миний сэний хэлдэг шиг одоо гэрдэн миний тэгээд одоо миний нэмсгэл янз бүр байна тий. Өөрөө тэр хүнээ юу гэж одоо төсөөлдөг юм уу яаж одоо үнэлж байгаа, яаж сэтгэлээ илэрхийлж байгаас хүний тэр хана одоо ижил хайртай охин гэдэг юм уу төсгүүгээ өхөөрдөх одоо нэр бол зөндөө байх тий. Тий өхөөрдсөн тэр. Би бол зүгээр их нэрийгээ яг ээж аавынх нь өөрийнх нь гэр бүлийн нөгөө өссөн цагаас нь өгсөн нөгөө их эцгийн нэг нэр үүдэн шүү дээ. Бүтэн нэр тий. Нөгөө товч нэр нь тий. Эхоо гэд яг тэрийг л хадгалцдаг. Тэр нь бол одоо яг байгаа анх одоо сонсч ирсэн. Тэгээд эцгийн дуудаж өхөөрдөж өсгсөн нэр өөрийнх нь багын одоо сонсож өссөн нэр дотн юм гэдэг бол яг л тэрийгээрээ байх хэрэгтэй учраас би тэрийгээрээ үнцэнтэй. Одоо нөгөө дурал хосуудын маань хоорондын биенийгээ хайрлах хайр. За тэр хайрлсан хайраас гарсан тэр үр хүүхдүүдийг хайрлах хайр. Тэгэхээр одоо ингээл та өглөө гараад орой одоо мэдээж маш их ажилтаа учраас хэдэн цаг тарих нь бол тодорхойгүй. Ямар ч өглөө эрт бол гарна, орой ажил хизээ дуусна, асуудлыг хизээ шийдэн тэр үед харна. Тэр үед одоо сэтгэл зүйн стресс, одоо тэр их стрессийг гэрийнхээ хаалгыг татаад ороход ухтаадгүй үр хүүхэд хань ижил тэр бүгдийг хараад тэр их хайрын думбал тэр зовлон стрессийг бол маш их мартдаг байна. Ерөөсөө тийм. Одоо бид нар чинь ингээд ажил гээд яв. Ялангуяа хотын
ажил гэдэг бол их онцлог. Тэр дундаа хотын дарга ингээд үеийн хотын дарга нар ингээд ажилдаг өдөр шөнөгүй явж яадаг. Гэр бүл байх уур амьсгалын хайр халамж гэдэг бол жинхэнэ хүн өөрөө байна. Чөлөөтэй байна. Тэр дотор байгаа хүмүүсийн үнэн хайр тийм. Тийм учраас энэ хамгийн чухал зүйл. Одоо Улаанбаатар хотод нэр амьдарж байгаа хүн амын дийлэн хувь нь бол залуучууд байх. Энэ залуучуудыг та ингээ залуучуудынхаа өнгө төрхийг харж байхад одоо өнөөдөр ялангуяа одоо энэ залуу хосуудын өнгө төрхийг ер нь та яаж харж байна? За манай Улаанбаатар хотын хүн амын 65% нь 34 наснаас доош залуучууд. Тэгээ залуу хот. Манай улс зүрээ залуу улс. Тэгээ тэр хэрэг одоо залуучуудын өнгө төрх за эсвэл одоо үжил бодол нэг бол аливаа зүйлд хандах хандлага гэдэг их тийм хурдтай өөрчлөгдөж байна гэж харж байгаа. Тэр нь илүү оюунлаг тал руу болж байна. Бүтээлч амьдрах, ажиллахын энэ тал руугаа хандлага нь орсон юм байна гэж олон одоо төрлийн авьяастай залуучууд их байна. Бас үндэсний онцлог биш үү? Их тийм хурдан сэтгэдэг, хурдан юмыг сурдаг. Одоо энэ дээр харин өнгө төрхөө яаж засах вэ гэвэл яг нөгөө хүчээ нэгтгэж ажилдаг, хамтарч багаар ажилдаг. Тэгээ тэрийгээр өөр өөрсдийгөө гоё ингэж өнгийг улам чимж өгдөг. Зөвхөн Улаанбаатартай биш, улс даяараа, улстай биш энэ бүс нутагтаа бүр олон улсад ингээд Монгол залуучуудын энэ хөгжил, оюуны чадвар, өөрсдийнх нь сэтгэлгээ ямар гэдгийг харуулах бас цаг ойртож байна л гэж бодож байна.